Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын шилдэг судлаачид судалгаа хийсэн байна. За энэ судалгааныхаа үр дүнд бол зүнх өвчин, цус гарвалт, за мөн сэтгэл санааны хямралд өртөх асуудлаас сэргийлэх 17 хүчин зүйлийг бол тогтоосон байна. За энэхүү судалгаа бол ихээхэн ач холбогдолтой болж байгаа. За яагаад вэ гэх юм бол дэлхийд даяар дээр дурдсан өвчний тархалт бол ихээхэн нэмэгдэж байна. За тухайлах юм бол дэлхийд даяар 55 сая гаруй хүн бол зүнх өвчөнд өртөн шаналж байгаа юм байна. 2050 он гэхэд бол энэ тоо бараг 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. За мөн тархины цус гарвалтаас болж нас барах тохиолдол 2050 он гэхэд 2 дахин нэмэгдэнэ. За мөн насанд хүрэгчдийн хувьд 10-аас 20% нь бол хожуу насандаа сэтгэл санааны хямралд өртөх нь ихээхэн түгээмэл байгааг бол онцолж байна. За энэхүү статистик мэдээлэл бол дэлхийн эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид эмч нарын сэтгэлийг төгшөөж байгаа боловч эдгээр өвчний тохиолдлыг бууруулах боломж байгаа юм байна. За яагаад вэ гэх юм бол ихэнх өвчний тохиолдол нь бол удамшлын бус шин чанартай байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн амьдралын хэм маягтай хяналт тавьж эерэг хэв маягийг бий болгох тохиолдолд бол эдгээр өвчний тохиолдлыг хойшлуулах эсвэл бүр мөсөн урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг бол дээрх судалгаагаар тогтоосон юм байна. За мэдрэл болон мэдрэлийн мэс засас сэтгцийн эмгэг судлалын сэтгүүлд бол өнгөрсөн 5 гарагт энэхүү судалгааны мэдээллийг өгүүллийг бол олон нийтэд дурдж хэвлсэн байна. За хамгийн багадаа бол хүний дээр өвчнөд өртөхөд нөлөөлөх 17 хүчин зүйлийг бол тогтоосон байна. За тухайлах юм бол үүнд нь цусны даралт, биеийн жингийн индекс, бөөрийн өвчин, цусан дахь сахарын хэмжээ, холестериний хэмжээ, хоолны дэглэм, сонсголын алдагдал, за мөн өвчнөд нэрвэгдсэн байдал, бие махбодын үйл ажиллагаа, амьдралын зорилго, нойр, тамхи татах, нийгмийн оролцоо, стресс, чөлөө цагаа танин мэдгүн үйл ажиллагаагаар хэрхэн өнгөрүүлдэг, сэтгэлийн хямралын шинж тэмдэг гэх мэт ийм 17 хүчин зүйлийг бол авч судалсан юм байна. За Харвардын анагаах хааны сургуулийн мэдрэл судлалын профессор, Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн тархины лабораторийн ахлах судлаач доктор Санжула Синх бол энэхүү судалгаанд оролцсон. За тэгээд энэ судалгаатай холбоотойгоор энэ судалгаа нь бол амьдралын хэм маяг, зан үйлийн өөрчлөлт, насжилттай холбоотой тархины өвчнөд ямар хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Эцэст нь бол бид нэр хүмүүст итгэл найдвар төрүүлэх ийм мессежийг өгч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар олон зүйлийг бол өөрсдөө зохицуулах юм бол энэ цус харвах эрсдэл багасгаас гадна зүнэглөх хожуу үеийн сэтгэл санааны хямралд орох эрсдэл бол бага болох магадaltaй гэж тэмдэглэсэн мэдэгдсэн байна. За судалгааг хийсэн судлаачид бол 2000-аас 2022 оны хооронд хэвлэгдсэн нийтдээ 59 мета анализ судалгаан дээр бол дүгнэлт хийж эдгээр судалгаануудыг нэгтгэж тэгээд урд өмнө онцлогдож байгаагүй насанд хүрэгчдийн тархины цус гарвалт, зүнх өвчин, хожуу үеийн сэтгэл санааны хямрал зэрэгт бол эдгээр хүчин зүйл ямар нөлөө үзүүлдгийг нь бол судалсан юм байна. За энэ судалгааг бол 14 хүчин зүйлийг авч үзэхдээ доор хаяж 2 нөхцлөөр нь бол хоорондын хамаарлыг нь бол авч судалсан. За гэхдээ бол 11 хүчин зүйлийн хоорондын хамаарлыг бол одоогийн байдлаар мета шинжилгээг хийгээгүй гэж мэдэгдэж байна. За энэ бүх судалгаан дээр бол хамгийн их нөлөөлж ирсэн цусны даралт байгаа юм байна. За цусны даралтын хэвийн хэмжээ бол 80 120 байх юм бол хэвэн байна гэж үздэг. За хэрвээ энэ хэмжээ нь болохоор 140 90 болох юм бол ийм хүмүүсийн хувьд бол цус гарвалтаар өвчлөх магадлал 2 дахин, за зүнэглэх өвчнөд өртөх магадлал 20%, за сэтгэл санааны хямралд орох магадлал нь 16% бол ихсэж байсныг судалгаагаар тогтоосон юм байна. За хүмүүсийн хувьд бол эдгээр 16 хүчин зүйлийг бууруулах удирдах чиглэлд бол ажиллах боломжтой. Гэхдээ үүнийг хийх бол мэдээж ядаргаатай юм шиг санагдах юм бол зарим нэгэн зүйлийг нь бол нэгтгэж хийх боломжтой гэж үзэж байна. За тухайлах юм бол хоолны дэглэмээ зохицуулж дасгал хөдөлгөөн нэмэгдүүлэх юм бол энэ жагсаалтанд байгаа цусны даралт, цусан дахь сахар, за мөн нойр, холестерин зэрэг бол хэд хэдэн хүчин зүйлийг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа. За тийм учраас бол тодорхой нэгэн зөвлөмжийг бол өгсөн байна. За цусны даралт хамгийн түрүүнд өндөр байх юм бол бууруулахыг оролдох ёстой гэж үзэж байна. За цусны даралт ихсэх нь тархин дахь цусны урсгал багасж байна гэсэн үг. Тийм болохоор энэ нь бол цус гарвах, зүнх өвчнөд шууд холбоотой боловч тархины нейротрансмиттерийг бууруулах замаар сэтгэл санааны хямралд хүргэдэг болохыг бас эрдэмтэд тогтоосон. Тийм учраас бол давсныхаа хэрэглээг бууруулах, за хангалттай кали авах, цусны даралтыг бууруулах, за мөн тасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингээ хасах, стрессээ тайлах, нойрны
одоо ямар нэгэн хямралтай байх юм бол нойрны мэрэгчлэнтэй уулзаж зөвлөгөө авах нь чухал гэж эрдэмтэд бас зөвлөсөн юм байна. За мөн тамхи татгаа болох нь эрүүл байхад бас чухал үүрэгтэй гэж одоо эрдэмтэн судлаачид тогтоосон байна. За мөн бие бэлтрийн чирэгчлэлтэй сайжруулах нь чухал. За биеийн тамирын дасгалыг одоо тодорхой хэмжээнд хийдэг байх нь огт хийхгүй байхнаас хамаагүй илүү байдгийг бол эрдэмтэд зөвлөж байгаа. Шөнийн цагаар бол компьютер болон дэлгэцээ одоо харахгүй байхыг бол зөвлөсөн байна. За мөн одоо тодорхой унтдаг нойрны хуваар дэглэмтэй байх нь чухал гэж онцолж байна. За мөн цусан дахь сахарын хэмжээгээ зохицуулах. За үүний тулд тасгал хөдөлгөөн, жингээ хянах, за мөн цэвэршүүлсэн ус болон сахарын хэмжээг хязгаарласан хоол хүнс хэрглэж байх нь бол чухал. За ингэснээр бол цусан дахь сахарын хэмжээг дэмжих чухлаа гэдгийг бол судалгаанд оролцсон эрдэмтэд зөвлөж байгаа юм байна.